Энд бидэнд сурагчдын дундын болон эцсийн шалгалтын оноонууд өгөгдсөн байгаа ба босоо тэнхлэгт оноо тэмдэглэгдсэн байна. Жишээлбэл энэ хөх багна нь ишааны дундын шалгалтын хэд авсныг, энэ шар багна нь эцсийн шалгалтанд хэд авсныг харуулж байна. Эмилигийн хувьд хөх нь дундын шалгалтын оноо, шар нь эцсийн шалгалтын оноо. Энд нэлээд хэдэн сонирхолтой асуултууд асуусан байна. Эхний асуулт нь эцсийн шалгалтын медиан оноо хэд байсан бэ? Иргэн санахад медиан гэдэг бол гол дунд байрлах оноо гэсэн үг. Тэгэхээр бид эцсийн шалгалтын бүх оноог жагсаан бичиж байгаад ирэмлэнэ. Дараа нь гол дунд байгаа оноог нь олно. Одоо бүгдээрээ эцсийн шалгалтын бүх оноог харцгаая. Оноо энд 100 байна. Ишан эцсийн шалгалтанд 100 оноо авсан байна. Эмилич бас эцсийн шалгалтанд 100 авсан. Эцсийн шалгалт их амархан байсан бололтой. Даниэлч бас эцсийн шалгалтанд 100 авч одоо Джессика Кари тэр 75 авсан юм шиг байна. Дараа нь Вильям 80 авсан байна. Тэгэхээр эдгээрийг ирэмдлэн гэвэл өсөх ирэмбээр байрлуулна гэвэл хамгийн бага оноо нь 75 байсан. Дараа нь 80 байгаа. Дараа нь 300 байгаа. Ингээд 5 оноо байна. Тэгэхээр гол дунд нь байрлах оноо байна. Хэрв тэгш ширхэг оноо байсан бол голын 2 онооны дунджийг олно. Гэхдээ энд голын 1 оноо байна. Ингээд ирэмблээд харвал голын утга нь 100 байгаа нь тодорхой байна. Тэгэхээр эцсийн шалгалтын медиан оноо буюу голын оноо нь 100 байна. Олон 100 байгаа учраас голын оноо буюу медиан оноо нь бас л 100 байна. Дараа нь дундын шалгалтын mid-range буюу хүрээний голч хэдвэ гэсэн байна. Дундын шалгалтын багны өнгөтэй ойролцоо хөхөөр бичье. Хүрээний голч гэдэг бол хамгийн өндөр ба хамгийн бага онооны арифметик дундаж юм. Дундын шалгалтын хүрээний голч. Дундын шалгалтын хамгийн өндөр оноог нь олъё. Хөхийг нь харах юм бол хамгийн өндөр оноо нь энэ. Тэгэхээр Джессика дундын шалгалтанд 100 авсан байна. Хамгийн өндөр оноо нь энэ, дундын шалгалтын хамгийн бага оноо нь энэ байх шиг байна. Даниэл 60 оноо авч. Хүрээний голч гэдэг нь энэ хоёр тооны дундаж арифметик дундажтай тэнцүү. Тэгэхээр 100 дээр 60-ыг нэмээд 2 тухайна. 160-ыг 2 тухайгаад 80 гарна. Тиймээс энэний хариу нь 80 гарна. Эцсийн шалгалтын дундаж оноо хэд байсан бэ? Дунджийг олохдоо бид эцсийн шалгалтын оноонуудыг бүгднгийн нэмээд дараа нь байгаа тооныхоо тоонд хуваана. За ер нь энд биччихье. 100 дээр нэмэх нь 100, нэмэх нь 75, нэмэх нь 80 байгаа. Энэ бүгдийг 5 хуваавал дундаж гарна. Ихэнх тохиолдолд өөр ямар нэг юм ярилгүйгээр дундаж гэх юм бол арифметик дундажийн талаар ярьж байдаг. Энд ихээр 300 нэмэх нь 155 болно. 455-ыг хуваах нь 5 болно. Энэ тэнцүү 5 хэдэн удаа? Энд бичээдгээ. Энэ тэнцүү 5 45-д эсвэл 450-д 90 удаа багтана. Тэгээд 5-д 1 удаа багтана. Тэнцүү 91 гарч байна. Тиймээс эцсийн шалгалтын дундаж оноо нь 91 байна. Эцсийн шалгалтын мод оноо хэд байсан бэ? Мод гэдэг бол хамгийн олон давтагдсныг хэлдэг. Ахин хэлэхэд бид бүгдийг нэнд жагсаачсан байгаа. Хамгийн олон давтагдсан оноо нь 100 гэдэг нь тодорхой байна. 100 3 удаа байна. 75 зөвхөн 1 удаа байна. 80 1 л удаа гарсан байна. Тэгэхээр хамгийн олон давтагдсан оноо нь 100 байна. Дундын шалгалтын онооны интервал юу вэ гэсэн мэт. Интервал гэдэг бол хамгийн өндөр ба хамгийн бага онооны ялгаа юм. Хамгийн өндөр оноог бид олчихсан байгаа. Дундын шалгалтынх гэсэн тэр хамгийн өндөр оноо нь 100 байгаа. Түүнээс бид хамгийн бага оноог асна. Онооны интервал нь 40 гарна. Хүрээний голч бол харин энэ хоёрын дундаж, онооны интервал бол зүгээр энэ хоёрын ялгаа. Дундын шалгалтын онооны интервал 40 байна.